Хүүхэд бол бидний амьдралын утга учир, бидний аз жаргал, бидний үргэлжлэл юм. Хүүхэд болгон математикч болох албагүйч, хүүхэд болгон аав ээж болно гэж нэрт сургууль хүмүүжүүлэх Сухамлын эсхий хэлсэн байдаг. Гэвч өнөө үед олон хосууд өргүүдлийн шалтгаанаас болж энэлэн шаналж байна. Амьдрал гэр бүл болгоныг тэгш боломжоор шагнадаг. Баяр гоник сүлэлдэж, итгэл найдвараа алдах үедээ бид олонтой нүр тулдаг. Тэр бүрт аз жаргалыг хаанаас олохоо үл мэднэ. Алсаас буухай. Хизээч төсөөлж байгаагүй тэр баяр баясгалыг та өөрөө бүтээж чадна. Бид танд дэлхийг чимэх цэцэгсийг бэлэглэе. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид Баян гол эмнэлгийн эмч мэргэжлтнүүдтэй хамтран бэлтгэж байгаа. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Баян гол эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор профессор Хадбаатар эмч, за мөн эмч Амар Заяа Хөхий нар оролцож байгаа. За мөн манай үзэгчдийн төлөөлөл манай студид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. Америкийн нэгдсэн улсын нөхөр орчин нийгэмлээс харсан судалгаагаар 7 гэр бүл тутмын нэг нь өргүүдлийн асуудал тулгардаг бөгөөд энэ нь жилээс жил өсөн нэмэгдэх хандлагатай байна. Харин манай орны хувьд өргүүдлийн тохиолдол хэр их байна вэ? Ер нь өргүүдэл гэж юу хэлж байна вэ? Ямар үед хосууд маань өргүүдлийн эмчэд хандах хэрэгтэй байд юм бэ? Хосууд маань нэг жилийн турш жирэмслээс хамгаалах ямар нэгэн хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаад орж байхад жирэмслэхгүй байхыг л өргүүдэл гэж хэлээд байгаа. Тэгэхээр өргүүдэл маань хүүсээс хамаарат эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Энэ дотор эрэгтэй өргүүдэл 30%, эмэгтэй өргүүдэл 40%, за хавсарсан байдлаар 15, шалтгаан тодорхой бус 15 гэсэн ийм зүй тогтол байна. Өргүүдлийн шалтгаан, эмчилгээ, онцлогооны тухай ярихаас өмнө ер нь энэ үр тогтох үйл явц чинь яаж явагддаг юм бэ гэдэг талаар бид нар төвчдтэй ойлголт өгүүлэх зүгээр болов уу гэж бодож байна. Үр тогтолт маань өөрөө эм бэлгийн эсүүд хоорондоо эвсэн нийлжиж үүсдэг процесс байгаа. Эм бэлгийн эс маань өөрөө өндөвчөнд боловсрч гадагшилж байдаг. За өндөвчнөөс өндгийн эс боловсрч гадагшиллаа. За энэ үед умаан гуурсан хоолой буюу үр дамжуулах хоолойн хамгийн үзүүр хэсэг. За бидний хэлдгээр пимбер хэсэг маань бол энэ хүү өндгийн эсийг бол сорж авдаг байгаа. За энэ үед хэрвээ бэлгийн харьцаанд орох юм бол өтрийн дотор за нэг удаагийн бэлгийн хавьтлаар ойролцоогоор 3-аас 5 мл үрийн шингэнд за 25-аас 250 сая орчим эр бэлгийн эс цацагдан ордог. За энэ хүү эр бэлгийн эсүүд маань хөдөлгөөнтэй эсүүд байдаг. За ингээд өтрэнээс эхлээд умаан хөндөй за үр дамжуулах гуурсан хоолой гэсэн бүхэл бүтэн 15-аас 18 см бүхий маш урт замыг бол өөрсдийн хөдөлгөөнөөрөө бол даван туулж өндгийн эстээр ирдэг байгаа. За ингээд өндгийн эстээр ирснээрээ энэ олон сая эр бэлгийн эсүүдээс ганцхан ширхэг эр бэлгийн эс өндгийн эсийн дотор нэвтэрч ордог. Ингээд үр тогтолт явагддаг. Үр тогтсон өндгийн эс маань эргээд умаан гуурсан хоолойн чиглэлт умаан хөндөй рүү чиглэлтэйгээр эргэж бол хөндөй рүү чиглэн явдаг байгаа. Энэ замыг туулах явцдаа үр тогтсон өндгийн эс маань 2 эс дүр хөврөл, 4 эс дүр хөврөл, 8 эс дүр хөврөл гэх мэтчлэн хуваагдалд орсоор байгаад ойролцоогоор 7 хоногийн дараа умаан хөндөй дотор орж ирэн бэхлэгддэг. За ингэж хүн үүсэх үйл явц бол өрнөдөг байгаа. За тэгэхээр энэхүү үйл явцын маань аль нэг хэсэгт нь ямар нэгэн байдлаар саа татхаар учирсан тохиолдолд өргүүдэл үүсдэг байх нэ. Сард нэг удаа энэ бол өндгийн эсүүд гэж зүйрлж болохоор шүү дээ, тийм. Сард нэг удаа ингээд өндгийн эс гарна. За тийм ээ, яг үнэ. Тэгэхээр зэрэг эрэгтэй хүн бол эр бэлгээс үүсэх процесс байнгын тасралтгүй үйл ажиллагаатай явагдаж байдаг бол эмэгтэй хүнд бол ердөөс сардаа ганцхан удаа. За дээрэс нь өндгийн эс маань ерөөсөө 24 цаг амьдрах чадвартай байдаг. Тэгэхээр үр тогтоох боломжтой үеийг зөв тооцоолно гэдэг маань бол мэдээж өргүүдэл за мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа хосуудын хувьд бол маш чухал. Өөрөх хүүхэд гэдэг хүний амьдралын утга учир гэр бүлийн тулгуур багна юм. Бат Эрдэнэ Туяа нар гэр бүл болоод 9 жил болсон ч хүүхэдтэй болоогүй байна. Хүүхд гарахгүй ах ч амар хэмцэг. Уйлал хэцүү ш түүний амьдралд. Хүүхдүү шухтуу нойтон сормостой мунгаж үзэг илүүлчлээс хэцүү. Бурхны зурсан зургаар л тэгэл энэ байх ёстой зовлон тиймэрхүү юмнууд нь байсан юм болов уу гэж бодож байна. Энийг бол зүгээр л амьдрал тохиолдох зүйл гэж бодож байна. Амьдрал надад том юм шалгуур өгч ийн л гэж бодож байна. Болчих юм болоо дагалаас найдал ганц 2 жил ингэсээрээ тэгэл тэр 7-8 жилд орхоод өнгөрч тийм үү гэсэн.
үргүүдэл үүсэх шалтгаанд гадаад дотоод ямар шалтгаанууд нөлөөлдөг гэдэг дээр мэдээлэл өгөхгүй юу? Тэгэхээр эмэгтэйчүүд маань юуны төрөнд өрөвсөл төвчин хамгийн их дамгаалж байгаа. Өргөдөл төрөх үндсэн шалтгаануудын нэгд бол өрөвсөл төвчин орж идэг. За өрөвсөл төвчин юунд төрөгдөг юм гэхээр ерөөсөө цэвэр наалдсан төрөгдөг. Наалдсан маань эр бэлгээс дамжихгүй байх. Цаанаасаа өндгийн эс нааша гарч иж чадахгүй байх. Энд саад болж эхэлдэг. Одоо нөгөө наалдцууч нь энд дүүсвэл болохгүй. Одоо энэ бас энэ хүндээ дүүсвэл бас хэцүүдэх юм тийм үү? Тэгэхээр энэ дээр наалдц харуулж л да. За. Энэ наалдц маань яадаг юм гэхээр энэ турбаач нь үргэлж ийм гөрөлцгөл хийдэг. Одоо өөрөөр хэлбэл эндээс татаж авсан өндгийн эсийг ийш өөхөх зориулттай. Гэтэл энд хэрвээ өндгөрч турбаа хоёр ийм байх юм бол ингэж хөдөлгөөн хийдэг юм чинь ингэж хөдөлгөөн хийх. Өөрөөр хэлбэл өндгийн эсээ ийш хөөж чадахгүй л гэсэн. Хэрвээ үр дагцсан өндөөс байх юм бол умаа хүн дээр хөөж чадахгүй байх. Үүнээс удаа савны гадарч ирсэн болох магадлал. Ингээ энэ чинь гацчихна гэсэн үг байна шүү дээ. Би 32 настай. Их нэртэйгээ гэрлээд 6 жил болж байна. Энэ хугацаанд хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд хүүхэдтэй болж чадахгүйгаа ер нь эхнэрээсээ болж яана гэж бодоод эхнэр маань ер нь их олон жил эмнэлгээр хандаж үзүүлж явдаг байсан л да. Тэгээд сүүлд үр шилжүүлэн суулгах төвд хамт талаар нь юуны шалтгаан маань ер нь эрэгтэй эмэгтэй аль талаасаа ер нь шалтгаалж болдог гэсэн мэдээлэл аваад хоёулаа ер нь шинжилгээнд орж утсан л дээ. Тэгтэл юу надад эр бэлгийн эс байхгүй үр тогтох чадваргүй гэж онцлогдсон. Эрэгтэйчүүдийн хоёр дахь зүрх гэж ярьдаг. Төмсөг. Энэ төмсөнд юу болдог юм бэ гэхээр хүний цаашдын үр хүүхдийг бий болгох маш чухал эр бэлгийн эс ялгардаг. Нөгөө талаар эрэгтэй хүнийг хүчтэй, тийм ээ? Сахал ус сайтай, булчинлаг байлгах тестостерон гэдэг гормон ялгардаг. За энэ гуурсан хоолойг хэрвээ зүсэх юм бол ийм зүслэг харагдах нь. Энэ зурганд бол энэ гуурсан хоолой энэ зүслийн нэг ханын томруулаад аваад ирсэн байж. Тэгэхээр эр бэлгээс энэ ханаа дагаад үүсэт байдаг. Энэ ерөөсө тасралтгүй процесс. Үүссэн эр бэлгээс маань энэ гуурс руугаа шидэгдэнэ. Эндээс ирээд энэ дайвар гэдэг нь хөдөлгөөн олж авдаг эр бэлгээс. Энэ дайвраас цаашаа хөөгдөж явсаар байгаад үр дамжуулах цог ийм нарийнхан юм байдаг. Явсаар байгаад энэ давсганы ардталт байгаа үрийн уут гэж юмд бэлгийн ажлыг хоригдлогддог байна. Энэ бэлгийн ажил хийлээ. Энэ үрийн уут агшлаа. Энэ үрийн уутнаас доош байж байгаа амсар буюу сфинктер гэдэг энэ юм. Энэ бол төрөө булцхан яг голоор нэгддэг. Энд нэгдлээ гадагшаа эр бэлгээс цацагдлаа. Гэтэл эрэгтэйчүүдэд юу үндсэн шалтгаан болдог вэ гэхээр энэ гуурсан хоолой битүүрсэн бичдэг. Бэлгийн зам алдар төвчнөөс юм уу? Тийм ээ? Ямар нэгэн гэмтлээс болоод энэ гуурсан хоолой битүүрсэн байх жишээтэй. Эсвэл бол зарим бэлгийн замын алдар төвчний үед энэ сфинктерийн амсар битүүрсэн бичдэг. Эсвэл бол ерөөсөө төмс ажиллах байна гэсэн. Ийм л гурван үндсэн шалтгааныг авч үздэг. Энэ төмсгний хураагаар судсын өргөсөл гэж бас нэг юм явагддаг. Хэрвээ энэ хураагаар судсны өргөсөл явагдаад байх юм бол энэ төмсгөнд байгаа температур ихсээд эр бэлгээсийг боловсруулахаа бэлчдэг. Сүүлийн судалгаагаар монголчуудад бол энэ 23% байна. Бараг дийлэнхийг бэлгийн хураагаар судсны өргөсөл эзэлж байна гэсэн судалгаа гарсан байлаа. Энэ бүгд бол эр бэлгийн эсийг боловсруулахад эсвэл эр бэлгээс гадагшлахад ямар нэг хэмжээгээр саадуулж идэг. Надаас ч болдго юм болов манаагаас ч болдго юм болов гэж бас тэгж боддог юм бэл. Нөхрөөс өмнө надад байгаа юм болов гэж бодчихсон. Шинжилгээ яг жирэмсэн болно гэж явуулчихлаа. Өргөдлийн ямар нэгэн асуудалтай хүмүүс маань яаж онцлуулах юм? Онцлогооны ямар аргууд байдгийг? Өргөдлийн онцлогооны ерөнхийдөө бас зарчим гэж байдаг. За өргөдлийн онцлогоонд хандаж байгаа хосууд маань уг зарчмаар бол хоёулаа яг нэг зэрэг хамтдаа онцлогоогоо тодруулаад шинжилгээнд хамрагдах ёстой. Учир нь бол манай ард иргэдийн хувьд эмэгтэйчүүдэд өргөдөл илүү их давмгаалдаг, эрэгтэйчүүд бол өргөдөлтэй байдаггүй гэдэг ийм буруу ташаа ойлголт байдаг шүү дээ. Онцлогоон дээр бол бид бүхэн аль болох цаг алдалгүйгээр за хосуудаа 3-4 сарын хугацаанд оншийг зөв гаргаж ирэх. За хэрвээ эмчилгээ яваад 1.5 жилээс дээш хугацаа өнгөрөөд үр дүнгүй байгаа бол шууд үр шилжүүлэн суулгах арга хэрэглэх гэсэн ийм ерөнхий зарчмуудыг баримталдаг. Эрэгтэй өргөдлийн хувьд оншилгоо харьцангуй хялбар байдаг. Үрийн шингэний шинжилгээ хийн, эр бэлгийн дааврын ялгарлыг шалгана, эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоог хүнэлдэг. Харин эмэгтэйчүүдийн оншилгооны хувьд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг юм.
тухайн эмэгтэй сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор дандаа өргөдлийн онцлогоо маань хийгдэж явдаг байна. За тухайлбал сая хэлсэн наалдсан гаралтай өргөдөл гэдэг аваад үзлээ тий. Гэтэл тухайн эмэгтэй маань хоёр талын үр дамжуул гуурсаа хоолоод наалдс байна уу, битүүрэл байна уу, усчилт үүсэн байна уу гэдгийг онцлох зорилгоор бид үрийн суугийн зураг авч үздэг байгаа. Тэгэхээр энэхүү зургийг тухайлбал зөвхөн сарын тэмдгийн 4-9 хоногт авах хэрэгтэй байдаг. Ингээд тодорхой хугацаа шаардаад эхэлдэг. Тухайн хүн маань ямар нэгэн шалтгаанаар за өндөвшин нөөц багтай, өөрөөр хэлэх юм бол өндгийсийн боловсруулах чадвар султай хүн байж болно. Үүнийг бид үнэлэхийн тулд зөвхөн сарын тэмдгийн 2 болон 3 хоног дээр лабораторийн болоод хитаавь шинжилгээ хийж үздэг байна. Тэгэхээр ер нь бол өргөдлийн онцлогоо маань зөвхөн 1 юм уу 2 удаа эмчилж үзүүлээд бүрэн одоо төгс онш тогтоогдно гэсэн үг бас биш. Тодорхой хэмжээгээр ер нь бол гэхдээ өргөдлийн оншиг эцсийн байдлаар тавихад бид бүхэн айлуулах богино хугацаанд хамгийн цаатлын хугацаа 3-4 сарын хугацаа гэж авч үздэг байгаа. Эрт хандна гэдэг бол их чухал юм байна гэж би ойлгож авлаа. Ер нь зүгээр танаа эмнэлэгт хандж байгаа хүмүүсээс ажиад ахад ерөнхийдөө за хүүхдгүү бит хоёр нэг хэдэн жил явчлаа гэд ирдэг хүмүүс ер нь нийтлэг цаг хугацаа өнгөрүүлсэн жил нь хэд байд юм болоо. Уул нь бол жил болоод ирэх ёстой гэдэг шүү дээ. За бараг доотлон 5 жил тийм ээ 10 жил ч явсан хүмүүс байдаг. Гидротобоос эмчилгээний газар явсан хүмүүсээс нас 40 гараад явчихсан. Үр шилжин сулгаач үр дүн баг тийм ээ. Тийм насыг өнгөрөөсөн. Энэ бол их харамсалтай шүү дээ. Өргөдөлтэй хүмүүстэр онцлогооны нэг арга нь бол энэ умаан эренгийн зураг авах. Эренгэнээр юу харагддгийг бэ гэхээр умаан хэлбэр хэмжээ, хоёр талын үрийн хоолон онгорхой байдал, сувгийн онгорхой байдал. Энийг бол шууд эренгэнээр авах боломжтой. Энэ хоёр талын үрийн хоолой онгорхой байна гэдэг юу харуулж байгаа юм бэ гэхээр энэгээр эр билгээс дамжих буцаад үр догцсон өндгийн эс маань өнгөрч умаан хөндөд орж ирэх зам маань онгорхой байна гэдэг чөлөөтэй байна гэдгийг л харуулж байгаа. Умаан гурвалжин хэлбэр хэмжээ хэвийн баруун тийшээ хазайсан. Энэ баруун талын үрийн сувг онгорхой ягаад гэвэл энүүгээр дамжсан эренгийн контраст бодис маань арцны хөндөр рүү асгарж байна. Гэтэл зүүн талын үрийн хоолой үзүүр хэсгээр битүү. Өөрөөр хэлбэл энэ зүүн талын үрийн хоолой пимбер хэсэг энэ дээр наалц зүйлсээр битүүрсэн байна гэсэн. Энэ бол онгорхой, энэ бол битүүрэлтэй тал. Өөрөөр хэлбэл эмгэг бус хоёр эмийг харьцуулаад гараад ирсэн зураг харагдаж байна. Ямар нэгэн байдлаар битүүрээд байна гэх юм бол дургийн хаалганд орж ирэх дахиж шалгах шаардлагатай. Гэтэл ээхадаар бол зөвхөн бүтцийн өөрчлөлийг харна. Энэ онгорхой зургийг харж чадахгүй. Ийм учраас өргөдөлд эренгийн эх2 нэг нэгийг нөхдөг. Ингэж цогц шинжилгээний арга болж хувирдаг. Манай эх2-гийн аппарат бол эмэгтэйчүүдийн өргөдлийн бүх талын онцлогоог бүрэн хийж байгаа. Эмэгтэйчүүдийн умаан хэмжээнээс хэтэрхий бага байна уу, хэвийн байна уу? За умаан дотор салстын хэмжээ сарын тэмдгийнхаа мөчлөгтэй хэр тохирч зузаарл явагдсан байна уу? За тэг хоёр талын өндөвчийг фолликулууд хэр боловсрж байна, суурин фолликулын нөөц ямар байгаа юм гэдгийг оншилдог. За энэ эмэгтэйгийн тухайд маань бол умаан хэмжээ бүтцэн хэлбэр нь ер нь хэвийн байна. Умаан салстын зузаарл нь сарын тэмдгийнхаа мөчлөгтэй бас тохирч харагдаж байна. За уншаа тодруулчлаа. Эмчилгээний ямар аргууд байна? Хизээ ямар үед нь ямар аргыг нь бид нар одоо та бүхэн зөвлөдгийг, энд бас хэдийн их хугацаа ордгийг гэдэг тал дээр хэдүүлээ ярилцъя. Хэрвээ эренгэнээр энэ хоёр талын сувг битүү байх юм бол энэ хоёр талын сувгийн наалдц байна гэж үзээд дурангийн хаалганд орохыг санал болгодог. Гэтэл зарим тохиолдолд энэ умаан хөндийгөөс гараагүй ийм битүүрл байж байна. Тэгэх юм бол дурангийн хаалганд ороод ч гэсэн үр дүн бага байх магадaltaй. Тийм учраас энэ хүмүүст бид нар юу санал болгодог вэ гэхээр үр шилжин суулгахыг санал болгодог. Яг гэвэл энд битүүрсэн байгаа тохиолдолд онгоох боломж ерөөсөө 15-аас 20%. Тийм учраас хаалганы эрсдэл өөрхгүйгээр шууд үр шилжин суулгах асуудлыг энэ хүн санал болгодог. Гэтэл энэ пимбер буюу энэ үзүүр хэсгээр битүүрсэн байгаа тохиолдолд дурангийн хаалганд орохыг санал болгоно, тийм ээ. Тэгэхээр энүүгээр болвол бараг 100% онгоодог. Гэхдээ энэ дэр нэг юм анхаарах хэрэгтэй. Хэрвээ хоёр талын үрийн сув хит их өргөссөн. Өөрчлөлтөнд орсон байх юм бол энэ дотор байгаа усыг аваад дараа нь үр шилжин суулгахыг санал болгох шээ. Өргөсгөр устаа болчихдөг юм уу? Хэрвээ өргөсөн турбаа маань яадгүй гэхээр нөгөө гөрөлцгөлгөөр хийж чадахгүй, өндгийнээс татаж авч чадахгүй байх юм шүү дээ. 6 сараас дээш энэ турбаан дотор ус хоригдлогдох юм бол энд байгаа цилиндр энэ бортхон эсүүд маань дифтээд ийм гөрөлцгөлгөөр хийж чадахгүй. Ийм байдал болчих шүү дээ. Тийм учраас ихэнхдээ энд байгаа хоёр талын турбааг нь тайраад дараа нь үр шилжин суулгах асуудлыг санал болгодог. Уснаас нь сэргийлээд зайлшгүй тайрах юм шиг. Хэрвээ энэ дотор ус байгаад байх юм бол үр шилжин суулгахчнаас үр дүнгүй байх магадaltaй. Яг л эндээс аваад үр шилжин суулгасан өндгийн эсээ умаа хөндөө суулгахдаа энэ дотор ус байгаа ус маань умаа хөндөө суулгасан үр хөрлө хордуулаад идэг. Тийм учраас үр шилжин суулгах энэ ажил маань амжилтгүй болох магадлал өндөр байдаг.
Сүүлийн үед гарсан удирдамж дээр бол ерөөсөө хоёр талын гидросальфингит буюу ус байх юм бол турбаага аваад дараа нь үржилэн суулгах шаардлагатай гэсэн ийм захирамж байна. За дааврын шалтгаантай. Дааврын шалтгаантай өргөдөл маань нийт өргөдлийн бараг 40-45% эзэлдэг эмэгтэйчүүд дотор. Энийг бид бүхэн биений эмний 2 юм 3 дахь өдөр дааврын шинжилгээ авч үзээд энэ даавар ямар нэгэн гажуудал байна уу? Энэ өнчин тархинд үүсэж байгаа даавар маань өндөвч удирдах чадах юм уу? Өндгийн хэсээ дэмжиж чадах уу? Сансдаа ургуулж чадах уу? Тийм ээ? Тэр бүгдийг хардаг. Гэтэл зарим тохиолдолд даавар хоорондоо харьцаанууд нь алдагдсан байна. Эсвэл даавар нь хит доор байна. Эсвэл бүр дээшээ гараад ирсэн байна. Тийм ээ? Хэрвээ даавар маань дээшээ хит гараад ирсэн байх юм бол энэ бол үндгийсийн нөөц багасаад байна. Энэ байгалаар жирэмсэн болох магадлал асуудалтай байна гэж авч байна. Хэрвээ доор авах юм бол энэ маань өнчин тархи өндөвч удирдах чадамж юм байна. Дутмагшил үүсэж байна гэж үздэг. Жишээд. Умаан сувгийн наалтц ч юм уу тийм ээ? Дааврын дутагдалд өргөдөлд хүрэхээс өмнөх урдл шинжүүд гэж бий. Дааврын гажуудал хөнгөн хэлбэрээр явах юм бол бид гаднаас нарахад энэ хүн хивээ. Хүнд хэлбэрээр явах юм бол биений юм алдагдаа тийм ээ. Удаан хугацаагаар биений мэрэггүй байх. Эсвэл сарда 2 удаа ирэх. Биений маш бага ирэх. Эсвэл биений мэрэггүй байж учраас их хэмжээгээр цус алдах байдлаар илэрх. Гих мэтчлэн ийм юм байдаг. Тэгэхээр эмэгтэй хүнд бол нас аягүй чухал. Нас ахих тусам өндөгчний үйл ажиллагаа буурна гэдгийг ойлгох хэрэгтэй. Байгалаараа буюу өөрөөр нь жирэмслэх боломжгүй байгаа хосуудад хүүхэдтэй болоход нь туслах анагаах ухааны олон өндөр технологи бий. Эдгээрийг нөхөн үржихүйд туслах технологи гэдэг. Энэ арга технологид эр билгийн өсийг умаан хүндий рүү цацах арга, лабораторийн орчинд үр тогтоох арга, эр билгийн өсийг өндгөн эсийн цитоплазмд тарих, эр эм билгийн эсийг хөлдөөх зэрэг олон арга багтдаг. Дэлхийн өндөр түвшний төвүүдэд ашигладаг арга технологи ажилбаруудыг Баянгол эмнэлэг амжилттай хийж байна. Эр билгийн эсийг умаан хүндий дотор цацаж өгөх арга. За энэхүү аргыг ямар хүмүүст хэрэгэлдэг вэ гэхээр зэрэг эрэгтэй гаралтай хөвчлэн өргөдөл тэр дундаа эр билгийн эсийн хөдөлгөөн болон тооны хөнгөн хэлбэрийн алдагдaltaй хүмүүст за мөн шалтгаан тодорхойгүй байгаа өргөдөлтэй ийм хосуудад бол их хвчлэн хэрэгэлдэг. Гэтэн үр дамжуулах гуурсан хоолой буюу үрийн хоолойн аль нэг тал буюу хоёр тал дор хаяж тийм ээ аль нэг тал нь бол онгорхой буюу нээлттэй байх ёстой. За мөн хоёр талын өндөвчөнд бол өндгийн эс маань хангалттай хэмжээгээр боловсрсон байх ёстой гэсэн ийм шаардлагыг тавьдаг байгаа. За тэгэхээр энэхүү аргаар яадаг вэ гэхээр зэрэг тусгайлан бэлтгэсэн байгаа эр билгийн эсүүдээ ялгаж аваад хамгийн сайн гэсэн хамгийн чанартай гэсэн эр билгийн эсүүдээ тусгай ийм катетраар умаан хүндий дотор ингээд цацаад өгчдөг. Тэгэхээр эмэгтэй хүний өтрийн дотор хэвийн бэлгийн харьцаагаар бол энэ эр билгийн эсүүдийн маань ихэнх хувь нь өгдөг. Тэгэхээр энэ хоргийг бол цаашаа давуулаад өгчөж байна гэсэн үг байна. Нөгөө чанартай ялгаж авсан эр билгийн эсүүд маань цаашаа умаан хүндий болон үр дамжуулах гуурсан хоолоогоор цаашаа амжилттай давж орох юм боломж бүрдэж өгч байна гэсэн үг байна. Эр билгийн эсийг умаан хүндий рүү цацах аргыг 3-4 удаа хэрэглээд амжилтгүй болсон тохиолдолд лабораторийн орчинд үр шилжүүлэн суулгах аргад шилждэг. Лабораторийн орчинд үр шилжүүлэн суулгах ажиллагаа 8 үе шаттай явагддаг байна. Эмэгтэй хүнд сардаа ганцхан ширхэг өндгийн эс боловсрон гардаг шүү дээ өндөвчнөөс. Тэгэхээр энэхүү үр шилжүүлэн суулгалт хийхэд нэг доор өндөвчнөөс олон тооны өндгийн эсүүдийг лабораторийн орчинд хатгалт хийж авах шаардлагатай болдог. Тэхийн тулд олон өндгийн эсийг боловсруулах дааврын сидэлтийн тариа гэдэг зүйлийг хийдэг байгаа. Тэгэхээр энэхүү дааврын сидэлтийн тариа маань ингээд сарын тэмдгийн 3 дахь хоногоос эхвчлэн сарын тэмдгийн 12-13 дахь хоногуд хүртэл дааврын сидэлтийн тариа явдаг байна. Энэ хугацаанд бол өндөвчнийхээ боловсралтыг бол эхогоороо хянаа явчихна. Одоо ингээд хангалттай тооны өндгийн эс маань үүсчихлээ гэсэн үед бид бүхэн эхоны хяналтанд ор өндгийн эсээсээ тусгай зориултын зүгээр хатгалт хийж авдаг. Зүү маань үйж ингээд эхо хяналттайгаар зүү өндөвч рүү орлоо. Өндөвчнөөс өндгийн эсийг соруулаад авлаа. Сорогдож орж байгаа өндгийн эс маань ингээд хуруу шилэнд орж байна. Тийм ээ? Өндгийн эс ингээд харагдчихна. За ингээд соруулж авсан өндгийн эсээ лабораторийн орчинд ялгаж цэвэрлээд бэлддэг байна. За яг үүнтэй зэрэгцээд эрэгтэйгээс эр билгийн эсүүдээ мөн ялгаж аваад бэлддэг байгаа. За дараагийн үе шат маань бол эр эм билгийн эсүүдээ эвсэл үр болгоод үр тогтоох үе шат байгаа тийм ээ. За тэгэхээр одоо нөгөө үр тогтоолтоо бид нэр яаж явуулах юм бэ? Өгөрсдөр нь ингээ хэвийн үр тогтоолт явуулах юм уу? Нөгөө XC гэдэг аргаа хэрэглэх юм уу гэдэг маань
тухайн эрэгтэйгийн эр бэлгийн эсийн маань тоо болон чанараас хамаардаг байгаа. Эр бэлгийн эсийн маань тоо болон чанар үнэхээр хэвийн эрүүл байх юм бол ингээд тусгай зориултын энэ савнд өөрсдөр нь ингээд үр тогтоолтыг явуулчих нь байна. Өөрөөр хэлэх юм бол одоо өндгийн эс рүү маань эр бэлгийн эсүүд өөрсдөө ингээд ороод үр тогтчихно гэсэн үг. Жишээлбэл хатгалтаар 10 ширхэг өндгийн эс авлаа гэхэд ингээд 10 ширхэг өндгийн эс дээр маань 10 ширхэг эр бэлгийн эс ороод эвсэл үүсгэчихнэ гэсэн үг. За хэрвээ эр бэлгийн эс маань үнэхээр чанар муутай, за мөн дээрээс нь эр бэлгийн эсийн маань тооцсон, за аль эсвэл эр бэлгийн эсүүдийг төмсгнөөс ингээд ялгаж авсан зэрэг ийм тодорхой одоо шаардлага тавигдсан байх юм бол ганцхан ширхэг эр бэлгийн эсийг энэ тусгай зүүгээр аваад өндгийн эс рүүгээ ингээд тарьж оруулж өгдөг. Энэ аргыг X-ийн арга гэж хэлдэг. Ийхүү лабораторийн орчинд үр тогтоолт явуулсны дараа эсийн хуваагдлыг нарийн ажиглана. 1 хоногийн дараа үр тогтсон өндгнээс 2 болно. 2 нь 4 болно. Ийхүү хуваагдсаар 4-5 хоногийн дараа үр тогтож эсийг умай хөндөд суулгах боломжтой болдог байна. Ихэвчлэн 2-4 эвсэл үрийг умай хөндөд шилжүүлэн суулгадаг. Ингээд умай хөндөд үр шилжүүлэн суулгаснаас 14 хоногийн дараа жирэмслэлт явагдсан үгийг хянах боломжтой болдог. Энэ үед жирэмсний даавар цуснд ялгарч эхэлдэг байна. Эм бэлгийн эсийн цитоплазм дэр бүлгийн эсийг тарьж оруулахад бид нар эр бүлгийн эсийг бол 400 дахин томруулж харж байгаад эр бүлгийн эсийг сонгож тарьдаг. Хамгийн сэргэллийг нь олж харахын тулд л тэгж томруулад байна тийм үү? Тий. Гэтэл бид нар одоо энэ дараагийн үеийнх буюу одоо супер X гэж нэрлэдэг юм л да. Жижигхэн 400 дахин томруулж харддаг байсан бол 6600 дахин томруулж харж. 6600 дахин томруулсан багт бид нар одоо энэ толгой дээр нөгөө вакуолиуд, за толгойн хэлбэр хэмжээ энэ нэрвэлийн эсийн бусад бүтцүүдийн бүтцийг нь хувьд ямар нэгэн гажиг байна уу гэдэг нь олж харах боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нар тэр тарихдаа хамгийн эрүүл эсийг сонгож аваад тарих боломж нь бүрдэж байна гэсэн үг. Амьдрал гэр бүл болгоныг тэгш боломжоор шагнадаггүй. Баяр гоник сүлэлдэж, итгэл найдвараа алдах үедээ бид олонтой нүр тулдаг. Тэр бүрт аз жаргалыг хаанаас олохоо үл мэднэ. Алсаас буухай. Хизээч төсөөлж байгаагүй тэр баяр баясгалыг та өөрөө бүтээж чадна. Бид танд дэлхийг чимэх цэцэгсийг бэлэглэн Баянгол эмнэлэг үр шилжүүлэн суулгах төв манай хамт олонны хичээл зүтгэл танай гэр бүл аз жаргал бэлэглэнэ. Бид нар бас хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн технологи гэх юм бол time lapse embryo imaging буюу бодит цаг хугацаанд үр хөвөрлийг хянах ийм технологи нэвтрүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо эвсэлээс бий болгоод дараа нь бол ерөөсө тогтсон цаг хугацаанд өдөр болгон нэг удаа гаргаж хардаг. Өөрөөр хэлбэл үр хөвөрлийнхээ хуваагдлын явцыг цаашаа хөгжлийнхний явцыг нь бол хяндаг. Нэгээс шууд 3 хуваагдаад нэг бол одоо цаашаа ингээд 5 хуваагдаад ч юм уу ингээд ийм хуваагдлууд нь тэгш бус байх тохиолдлууд байдаг. Энэ юуг харуулад өгнө гэхээр ерөөсө хромосомын гажиг байх магадлал маш өндөр байна гэдэгт харуулдаг байна. Цаашаа буюу одоо энэ мань жирэмссэн ч гэсэн жирэмсний явцдаа золболт явагдах бол магадлал маш өндөр. Нөл өсөлтгүй болох магадлал маш өндөр. Гэтэл энэ технологийн тусламжтайгаар бид нар 15 минут болгон зураг аваад ингээ явахаараа хугацаанд ингээд хуваагдал нь яваад байгаа бол энэ эсмэн цаашаа өр үрэл болж жирэмслэх цаашдаа эрүүл хөвгт төрөх магадлал маш өндөр гэсэн үг. Хамгийн анхны үр шилжүүлэн суулгалт бол одоо 1978 онд хийгдсэн байт юм байна. Одоо тэрнээс хойш бол 4 сая гаруй хүн үр шилжүүлэн суулгахаар мэдлсэн баг. Танай эмнэлгийн хувьд эмчилгээнд хамрагдсан одоо гэр бүлүүдээс хэдэн хувьтай бол амжилттай үр тогтолт явагдсан байна. Зөвхөн манай Баянгол эмнэлгийн хэмжээд 2012 оноос энэ үр шилжүүлэн суулгах технологи лабораториг оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 180 хүнээс 42 хүн за жирэмсэн болсон байна. Мэдээж энэ дээр зарим нь 1, зарим нь 2, зарим нь 3. 3 ихэр бол ерөөсөө л 1 байгаа. Тийм ээ? 2 бол нэлээд олон байгаа. тэгэл бос нь бол 1. 3 ихэр гэж байна, 2 ихэр зөндөө гэж байна. Тэгэхээр чин үр суулгахтаа одоо тэр олон эс суулгасан тоогоор ихэрлээд байна гэсэн үг юм уу? Яасан юу гэсэн үг юм бол? Хэдэн шиг үндгээс авсан. За тэрнээсээ одоо яг цаашаа хөгжөөд одоо үр хөврөл нь суулгаж болох үс хэмжээнд очисон чанартай үр хөврөл одоо хэдэн шиг байгаа юм. Одоо хэдийн суулгах саналтай байгаа гэдэг үл эцэгтэй бид нар зөвшөөрчдөг.
9 жилийн турш хүүхэдтэй болохыг хүсэж мөрөөдсөн залуу хос 2011 онд Баянгол эмнэлэгт хандажээ. Эрдэнэ туяа үрийн сүвгийн хүн хэлбэрийн наалдацтай учраас үр шилжүүлэн суулгах хэмжээлгийг хийх шаардлагатай болсон байна. Тэгэл тэр эмчилгээнд явж хат хүүхэдтэй болно бүтэн л гэсэн бодолтой исэн ч айгүй гоё. 4-9-с одоо ингээ 2-ын суулгуулаа шуурд. Тэгээд тэр нь суусан суугаагүй нь хилдэггүй юм бэл яхаа тарчаал яваал. Тэгэл 14 оноод очивол за эрдэнэ ямар ч хэсэг амжилттай. Билет чи хүүхэд бүрэлдлээ. Чинь нөгөө автобусанд суугаал ангаатлаа уйлал нөгөө баярын нулимсээ чинь гоожуулаад. Хүүхэд маань хийдсэн ингээ бүрэлдэж байгаа гэж утгаар л гойсон гэдэг байгаа юм чи цаанаал. Хөвлөдөө байж явах хугацаанд айгүй удаан юм билээ шүү. Ер нь 9 жил хүлээсэн 9 сар хүлээсэн ер нь сар нэг удаан юм билээ. За нэвтрүүлгийнхаа зочдыг өрье. За сайн явж ирсэн үү? За сайн байна уу. Баярлалаа. Тэг хүмүүс ч айгүй сонио ойлголттой гэдэг юм л ш. Тэр 3 жилийн хүүхэд гэл би нэг таньдаг хүүхэнд хэлсэн байхгүй тэгсэн чинь. Яна тэр 3 жилийн хүүхэд чинь тэг нөө юм дутуу орсон бидгийг гэсэн штэ. Юм нөрөөлт tuyд гэсэн штэ. Тэгэхээр яана гэл. Тэгээ Баянгол дээр очил хадаамчд үзүүлдэг байхгүй. Тэгээл ингэсэн. Юу яриад ам бүх юм бүрэн бүтэн хөөхөн хүү байна гэл. Боожгоо нь бүгд мэддэгтэл. Амар хөөрх юм. Тэгэл би хүүхдээ ингээл ямар сэргэлэн ухаантай гайхуулаад айгүй яар. Үеийнхнээс айгүй ухаантай сэргэлэн. Өөрхөн юм хүүхдтэй болсон даа баяр баясгалантай лаа жаргалтай амьдарч байна да. Маш их баярлалаа. Тий, үнэхээр баяртай байна бид хоёр. Хүү те хүүхдээ хэдэн он төрлөө? 2012 он тий. Тэгэхээр чин Баянгол эмнэлэг маань 2011 онд байгуулагдсан. 11 онд. Энэ тэр ерөөсөө салбарт 11 онд орж ирсэн. Жил болон жил хүрхгүй хугацаанд ерөөсөө ийм том амжилтанд хүрсэн байж тээ. Одоо манай яг анхны үр шилжүүлэн суулгасан эхний одоо хүмүүсийн маань нэг манай эрдэнэ туяа манаа тий. За та хоёр маань хүүгээ яасан бэ? Хүү маань байгаа. Одоо ирсэн үү? Ирэлгүй яах вэ? Эмчтэй сюрприз олж орж ирнэ. Их санаанд оромгүй хүн манай бэлэгт хүү бариад ороод ирлээ шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Би одоо энэ хүүгийнхээ өмнөөс ээжээ аавынхын өмнөөс энэ олон сайхан үр хүүхэдтэй болж байгаа залуучуудынхаа өмнөөс Баянгол эмнэлгийнхаа эмч нар хамт олонд баярлалаа гэж одоо бүгдийн төлөөлөж хэлэх гэж ирсэн юм аа. Та нартай их баярлалаа. Энэ харалтай, энэ муухай амьтан чинь ичээ аав энэ айлын аз жаргал нь шүү дээ. Биш явуулаарай. Амьдрал яг хүүхдтэй болцсон үедээ л утгачтай л аждаг л те. Өртөө жаргалтай өвчнгөө бол баяа ингэж энэ үйл өмнө юм даа. Манай залуучууд өчнөө цаг хугацаа хөрөнгө мөнгө зарж гадагшаа явах биш. Эндээ өөрсдөө эмчлүүлээд үр хүүхэдтэй болох ийм боломжийг энэ эмнэлэг нээсэнд би их баярлж байна. Мэдээжээр үр хүүхэдгүй байх олон шалтгаанууд байдаг. Аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Энэ хүү надтай зөндөө тоглосон. Тий. Хүнээс гэршдэггүй их сайн хүү байна. Сайхан амьдрахад их юм хэрэгтэй байх л да. Гэхдээ сэтгэлийн орон зай гэж том орон зай байдаг. Хизээ тэр сэтгэл чинь сайхан дүүрээд ирдэг вэ. Бодоход халуун өргөд явцдаг вэ. Доктор өөрийгөө чагнахад
сайхан болоод ирдэг үү гэхлээр үр хүүхэдтэй болж айжл сая би сайхан амьдарч байна. Хүн болж хүзүү толгой зүүснийг сайхан байна даа гэж сая бодох жишээтэй юм аа. Би биедээ итгэсний, би биенээ хайрласны, би биедээ дэвчээртэй хандсны баталгаа бол бэлэгдэхгүй юм байна гэж. Илүү яг би биендээ итгэж найдсан. Тэгээ ийм хөөрхөн хүүхэдтэй болсон. Бид хоёр тэгтээ амар эвтэй байсан юм уу? Тэгээд нөхөр маань ухаантай байсан юм уу? Тэгж л боддгийг. Сэтгэлээр нь дэмжмээр юм билээ шүү эмэгтэй хүнийг бол. Хүн чинь бас мэдээж их хүн болохын төлөө эмэгтэй хүн басны хүн чинь заавал ч хүүхдтэй болохын төлөө л амьдрын шүү дээ. Бэлэгт маань энэ манай анхны үр жилийн суулгад энэ ажилбарт хамрагдчихсан олон улсуудын нэг мэдээж нэгэндээ хайр дурлалтай цаашлаад төвчээр их шаардах тийм ээ эмчээс тэр хосуудаас ч тэр төвчээр их шаардаж энэний ард гарсан өнөөдөр бид их баяртай байна. Ингээд эрхэм бэлэгдэхүү 16 нас хүртэл Баянгол эмнэлэгт өн төлбөргөө үйлчлүүлэх эрхийн бичгийг олгоо гэсэн энэ нэмийг гард утсан юм аа. За мэ бэлэгтээ тавьсаа. Амьдрал гэр бүл болгоныг тэгш боломжоор шагнадаггүй. Баяр гоныг сүлэлдэж, итгэл найдвараа алдах үедээ бид олонтой нүр тулдаг. Тэр бүрт аз жаргалыг хаанаас олохоо үл мэднэ. Алсаас буухай. Хизээч төсөөлж байгаагүй тэр баяр баясгалыг та өөрөө бүтээж чадна. Бид танд дэлхийг чимэх цэцэгсийг бэлэглэн. Баянгол эмнэлэг үр шилжүүлэн суулгах төв. Манай хамт олонны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ. Өнөөдөр энэ үр шилжүүлэн суулгах ажилбар болоо зөвхөн Монгол улсын хэмжээнд 2-3 газар хийгдэж байна. Энэ бол шинэ хүн хүлээж авахд эхлээд их эмзэг ханддаг. Мэдээж Монгол улстай эмчлүүлэх давуу тал юу вэ гэхээр нэгдүгээр бол их орондоо тийм ээ. Хоёрдугаарт тайван ажлаасаа гэрээс явж байгаад энэ эмчилгээг хамагт боломжтой. Нөгөө талаар Монгол улсын хэмжээнд үр шилжүүлэн суулгах ажилбар бол бус орнтой харьцуулахад маш хямдхан. Ер нь маш хямдхан гэж хэлж байна. Үр шилжүүлэн суулгахад бас нэг анхаарах ёстой юм юу байдаг вэ гэхээр сэтгэл санааны хямрал байхгүй байх хэрэгтэй. Тайван тийм ээ гэж үздэг. Тэгэхээр мэдээж гэртээ байгаа мэдээж хамгийн сайхан тайван байна шүү дээ. Нэгэнтээ өргөдөл маань оншигдчихсан, үр шилжүүлэн суулгахаас өөр одоо сонголтгүй болчихсон тийм ээ. Энэ технологиг бичлэгээндээ хэрэглэхээр болсон бол хосууд маань төвчээртэй байх хэрэгтэй. Дээрээс нь стрессгүй байх хэрэгтэй. Ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. За мөн одоо биеийн ямар нэгэн архаг хууч өвчин байдаг бол түүнийгээ бүрэн дүүрэн эмчлүүлэх хэрэгтэй. Мөн одоо хорт сурчлаас татгалзах хэрэгтэй. Айрах тамхи, тархалалт тийм ээ. Гэх мэт. За мэдээж хэрэг маш олон хүчин зүйлсүүд үүн дээр нөлөөлдөг. Нэмээд хэлэхэд эмчтэй итгэх итгэл, эмнэлэгтээ итгэх итгэл тухайн хүний сэтгэл санааг маш их одоо зөв болгож өгдөг. Манай энэ хосуудын хувьд ч гэсэн эмнэлэгтээ бид нарт одоо маш их бүрэн дүүрэн итгэж байсан. Тийм ч учраас одоо анхныхаа оролдлогоор жирэмслэлт бол амжилтаа явагдсан ийм хосууд байгаа. Тэгэхээр үр шилжүүлэн суулгах өөрөө процедур бол нэлээд удаан урт хугацаа эзэлдэг. Ойролцоогоор 18-аас 21 хоног үргэлжилдэг. Гэтэл энэ дээр нас залуу байх тусам энэ үр шилжүүлэн суулгасны үр дүнд жирэмсэн болох магадлал амжилттай хувь нь их байдаг. Гэтэл зарим хүмүүс дээр 1, 2, цаашлаад 3-аас дээш орлого хийж жирэмсэн болох магадлалтай. Тэгэхээр гэр бүлүүд хосууд маань доор хойш 2 юм уу 3 удаа үр шилжүүлэн суулгаж яж тийм ээ өөр дараагийн эмнэлгийг сонгох ч юм уу эсвэл өөр арга бодох ч юм уу ингэх шаардлагатай. Тэгэхгүйгээр 1 юм уу 2 явчаад шантраад яваад. Тэгэхээр хэдий чинээ үр хөвгтэй болох гэж хичээж тэсвэр төвчээр тийм ээ. Ер нь ганцхан хосуудаас биш эмчнээс гэсэн маш их тэсвэр төвчээр шаарддаг. Тэ. Зарим нь 3 дахь, зарим 4 дахь болох жирэмсэн болох тохиолдолд энэ хэв үзэгдэл. Тийм учраас хосууд маань төвчээртэй шиг эмчтэй сайн ойлголцоод тийм ээ. Ингээл хамтдаа зүтгэх шаардлагатай л гэж хэлэх хэрэгтэй.
Би тэгэхээр бас өөрийгөө айгүй азтай хүн гэж боддгийн. Тэгэл бид хоёр шиг ингээл гэр бүл олон баг шүү дээ, тий. Битээ шантарч ягаасай л гэж бодно. Сэтгэл хамгийн гол нь сэтгэл санаа, тий. Хүн өөдрөг бодолтой ахаар л тэр болгон бэлдгийн бэлээ гэж л хэлмээр юм. Шилжүүлэн суулгах энэ одоо үйл явцад тулгамдж байгаа асуудлууд байдгүй. Ер нь бол эмч өдрөө гэх юм бол чаддаг юм а хийгээд л хүн эмчтэй сууж байхад сайхан байна л та. Гэтэл энэ үр шилжүүлэн суулгах оншилгоо эмчилгээ мэн бол маш өндөр зардалтай байдаг л да. Маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж хөдөлж авдаг. Нэг удаагийн хэрэглэгтүүнүүд нь бол бүгдээр маш өндөр үнэтэй байдаг. Яалч байхгүй энэ их өндөр өртөгтэй эмчилгээд бол бид нар өчтөөс авах шаардлагатай болдог. Гадаад орнд энийг яаж шийдсэн байдг вэ гэхээр эрүүл мэндийн даатгалаас их хувь нь бол хариуцдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол эрүүл мэндийн даатгалынхаа хуулиар энэ асуудлыг ихэд бодлогын чанартай шийдчихдэг. Тухайлбал Орос улс гэхэд бол анхны үр суулгалтыг бол 100% даадаг байх жишээтэй. Тэр манай улсад бол яг одоо цэвэр одоо бор зүрхээр явж байгаа энэ эмч нар маань бол ингэж хүмүүст аз жаргал бэлгэлж байгаа бол бидэрт бол бахархаад ханшгүй зүйл болж байна л да. Тэгэхээр яг одоо танаа эмнэлгийн хувьд гэхэд бол улсаас ч юм уу те эрүүл мэндийн яамнаас ер нь цаашид бол хэрхэн хамтарч ажиллах юм бол энэ одоо эмчилгээ энэ одоо ажил үйлс цаашаа эрчимтэй урагштай явах уу гэж бодож байна. Яг одоогор бол бид нар бол зөвхөн өөрсдөө бүх маягийн явж байгаа л да. За тэгээд хууль эрх зүйн орчны хувьд бол бас сайн бүх бодлого нь гарч ирээгүй байх шиг байна. Энэ улам боловсронгуй болох байх. Хяналтаа сайн тавиад тэгээд бодлогоороо сайн дэмжиж өгөөд за тэгээд эрүүл мэндийн даатгалаас мөн бас санхүүгээрээ сайн дэмжиж өгөөсөө л гэж би хүсэж байна. Ер нь зүгээр миний бодлоор улстай байгаа энэ ганц төвөө одоо өөрийнх нь хөгжлөөр одоо эрчимтэй явуулахаас гадна түр өөрөө энэ дээр их дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг байгаа. Энэ нэг талаараа зүгээр хувийн эвшлийг дэмжиж байгаа даа ерөөсөө биш. Энэ хүн амынхаа эрүүл мэнд те энэ удам хугацааны асуудалд хөрөнгө оруулж байгаа, анхаарж байгаа, бодлогоо чиглүүлж байгааг нэг илэрхийлэл болов гэж би бодож байна. Аз жаргалын хөтөж болсон эмч нар та бүхэндээ баярлалаа. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Амьдрал гэр бүл болгоныг тэгш боломжоор шагнадаг. Баяр гоник сүлэлдэж, итгэл найдвараа алдах үедээ бид олонтоо нүрдүүлдэг. Тэр бүрт аз жаргалыг хаанаас олохоо үл мэднэ. Алсаас бүх хизээж төсөөлж байгаагүй тэр баяр баясгалыг та өөрөө бүтээж чадна. Бид танд дэлхийг чимэх цэцэгсийг бэлэглэе. Баян голомлог үр шилжүүлэн сулгах төв. Манай хамт олонний хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэе. Өнөөгийн нийгэмд өргөдөл гэдэг маань тулгымцсан асуудал болж байгаа боловч орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан өндөр чадвар туршлага мэдлэгтэй эмч нар маань энэ асуудлыг бүрэн шийдэх чадвартай болсон байна. Итгэл найдвараа битгий алдаарай, цаг хугацаа битгий алдаарай. Хамгийн гол нь төсвөр төвчээртэй байгаарай. Энэ бол ямар ч бэрхшээлийг даван туулах хамгийн гол арга зам юм а гэдгийг нэвтрүүлгийнхаа төгсөлд хэлье. Ингээд 120 эрүүл мэндийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үүгээр өндөрлөж байна. Үзэгч танд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье.